болчлаа. Жидэргон шиг харагдаж байна уу? Аха, жоохон сайтай л болохоос яг манай жидэ шиг харагдаж шít. Би харин дараа шиг харагдаж байна. Улаан атартай л харагдаж болохоос яг түүний өний дараа. Би нэр өчтөр шин Биг Бангийн харуугийн клипийг зүудлээд зүүдэндээ бүр уйлаад үйлсэндээ бүр өмдөндөө шийдсэн байлээ шít. Би бүр Биг Бангийн 6 дахь гишүүн болсон байна гэж зүүдлээ. Нэр юу? Бүр топ жидээр чи миний өмнөөс монголоор яриад. Ямар гоё юм бэ? Тэгээ яасан? Чиний аалаж нь бол сууг юм байна. Бүжилч нь бол сак юм байна. Тэгтээ чааг хамтлагтаа авлаа. Гэсэн шít. Тэгж гин жидээ топ 2 үзэлцээд тэ зүудээс ирсэн. Тэгтээ хин зүуд нэг л сонтой. Юу гэсэн үг? Хүний тухай бодоод тахаар тэр хүнийгээ зүүдэнд ордог гэдэг штэ. Намайг л жидээ топ 2 байг бодоод ах шиг байгаа. Юу тийм бэ штэ. Тэгээд би ерөөсө солонгос явж K-pop idol болохоор шийдсэн. Тийм үү. Ямар гоё юм бэ? Би бүр бүжигээ бэлдээд эхэлсэн. Харах уу? Солиороод гараа. Миний K-pop нэрээ SAIKHNAA шүү. SAIKHNAA опа. Би нойлтой өдөр болгон бүжигээ бэлдэж байгаа. Аав хажууд харин бааж хатаад умгаал би талтуулаад байдаг болохоос. Гоё юм а. Би ч гэсэн солонгос явж K-pop олно. Тэгэл та хоёул хамт очиж K-pop бодол л одооноос хоёул хамт бэлдээд эхэлчих. Ангаа биш. Дараа гэдэг шиг одооноос ар болсон. Ойлголаа араа. Бэлтгэлээ эхлэхөө. Тэг. Миний охин одоо өдөржингөө л уцаа авахаас суух юм. Юу идэм бол тоо? Манай BTS-ийн Жунгкуктэй адилхан шивээс хэлсэн гээд Iceberg-ийн Winter-ийн постны дор үзэн яцсан комент бичиж сууж байна. Адилхан шивээс хэлэхээр яадгийг. Яа, Iceberg-ийн Winter од болох гээд манай Жунгкукийн нэр хүндийг ашиглаад байгаа байхгүй да. Нөгөө Blackpink-ийн Jennie нь штэ. Манай BTS-ийн Vita өртөг гэж худлаа сургалт хараагаад од болох чад манай арминуудад няц гашгүүлсэн штэ. Одоо арми гараа нийлж байгаа Winter-ийг зүгээр газрын өртнөөс арчнаа. Iceberg-ийн фэнүүд нь ороод ирлээ өмөрөөд. Бид хуц мэдүү. Танаа Winter чи манай Жунгкуктэй өрхөө ирэхгүй. Манай Жунгкук хинтээ өрхийг бид нар шийдэн мэдүү маа. Танаа ихний ч K-pop шүтгчтэй. Хамтлагуудыг хооронд нь талцуулж муусаар агаал таард юм байна. Бидний үе бол өөр шүү дээ. Бүгдийн сонсож бүгдийн нийтлэн хайрлаж шүтдэг байлаа. Юу вэ? Танаа үед K-pop хамтлаг байсан юм уу? Байлгүй яад юм бэ? Big Bang 21, Super Junior, Girls' Generation, TVX, 2PM, 2AM, Wonder Girls, Kara, Tara, Epic, Secret, After School, Brown Eyes Girls, Nice, SS501, FT Island, M-Black 4 минут гээд 100 хамтлаг байлаа штэ. Яа, юу эминэрийн K-pop бэ? 40-тэй хүмүүс яхаараа өвөө өмөө болчтой. Юу вэ? Та 40-тэй юм уу? Тэгвэл бүр мууминэрийн K-pop юм ба шүү дээ. Яа, бүр стresслээ. K-pop ч тэнэг солонгос бүр тэнэг. Тэнэг гинэ. Аль бос хоёлаа явъя. Хаашаа вэ аваа? Чамайг солонгос явж сургая. Тэгж яах юм? Энд муулд суугаар шууд тэнд нь очиод солонгос залуустай хамтдаа суралцаад өрсөлдөөд үз. Ямар гоё юм бэ? Тэгээл та. Гэтэ хаашаа явах юм? World Utopia. World Utopia нь бүгд найрамдах солонгос улсын шидэг ихтэй сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистр, мөн хэлний оноогүй ч эсэж болох олон хөтөлбөрт оюутан зуучилдаг байгууллага бөгөөд Монгол үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байгаа. Дуршлагатай, найдвартай сургалт зуучлалын байгууллага билээ. Үндсэн төв салбар маань солонгос байдаг учраас оюутнууд маань солонгос улсад очисон хойноож төв салбараас сургуультай холбоотой мэдээлэл авч болдгоороо даваа талтай. 2026 оны 3 дугаар сарын 14-нд Лускагийн 3 давхрт нээлттэй өдөртөгтэй ба энэ үеэр бүртгэл хийлгэсэн оюутнууд зуучлалын төлбөрөөс 100 чөлөөлөгдөнө. Зааж байгаа сте. Зааж штэ аваа. Midco Media Agency маань контент болон рeel бичлэгэндээ Энэ оныг дуустал 30% супер сейл зарлалаа. таны захиалсан контент манай YouTube суваг, Facebook page, TikTok болон Instagram дээр байших ба стори хүртэл хийгдэнэ. Бидэнтэй холбогдохыг хүсвэл манай пэйж рүү чат бичээрэй.